Дараагийн мэдээлэл Налах дүүргийн 119-р сургуулийн багш нэргүй байгалийн ухааны жишг кабинетыг байгуулжээ. Тэрээр 2018 оноос эхлэн мөрөөдлөө бодит болгохын тулд тасралтгүй төсөл бичиж нийтдээ 8 байгууллагаас 60 орчим сая төгрөгийн санхүүжилтийг босгосон байна. За үүний үр дүнд хүүхэд бүр сонирхон суралцах, туршилт хийх боломж орчныг бүрдүүлсэн байна. За Налах дүүргийн 119 дугаар сургуулийн газар зүйн багш нэргүй олон улсын 8 орчим байгууллага руу төсөл өчөөд 60 гаруй сая төгрөгийн тогтчлтыг энэ танхимд хийсэн байгаа юм. За энэ танхимд хийсэн энэ тогтчлтын хүрээнд авсан хэрэглэгдэхүүн. За одоо энэ та бүхний харж байгаачлын глобусаас эхлүүлээд маш олон тогтчлтыг хийсэн байна. За энэ хэрэглэгдэхүүнүүдийг ингээд сурагчид хичээлдээ ашигласнараа за анхаарал төвлөрөх чадвар за мөн сонирхолтой байдал нь за 10 орчим минутаар нэмэгдсэн байгаа юм а. За та бүхний харж байгаачлан энэ анги танхимын за бүр жижиг хэсэг бүр дээр нь мэдлэг олгох ийм тогтчлтуудыг хийсэн байгаа юм. Одоо энэ цонхон дээр л ихэд үйлтэй холбоотой мэдлэг өгөх ийм мэдээллүүдийг хийсэн байна. Тэгэхээр яг энэ ангийн багш за нэргүүгээс үргэлжлүүлэн за би тухайн төслийнхэн талаар анги тогтчлтын талаар дэлгэрүүлээ өргөе. Ер нь би яг 2018 оноос эхлэн дүүргийнхаа хэмжээнд газар зүйн туршилт кабинет болгох зорилготойгоор 8 жилийн хугацаанд 8 байгууллага төсөл бичээд тэгээд төслийнхаа хүрээнд өнөөдрийн байдлаар 60 сая 900 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ кабинетт оруулсан байна. Энэ хэрэглэгдэхүүнийг авснаас хойш шавнырын маань ээшийн амжилт 600-аас дээш давсан. За одоо эхнээсээ шавнырын маань ингээд төгссөн ажиллаж байгаа оюу толгой гүний уурхайн инженер. За одоогоор бол Монгол Улсын их сургуульд шавнар маань Монгол Улсын их сургуульд ордгийн ирнэ. За тэгээ хүүхдүүд маань орж ирээд хамгийн наазахынх нь бол ингээд ширээн дээрээ суугаад энэ Монгол орныхаа газар зүйн засаг захиргааны зураг ер нь ингээд глобус эдгээрийнхаа улс орны байрлалыг газрын зургаас олоод хоорондоо бие биенээсээ улс орон аймагуудыг асуугаад гих мэтчлэнгээр бас хоорондоо ийм амьд харилцаа үүсгэж байгаа байхгүй юу? Багш нэргүй 34 жилийн турш тасралтгүй мэргэжлэрээ ажиллаж байна. Түүний заах арга барил бусдаасаа онцгой. Тухайлбал биднийг очиход Скандинавын хойгийг өсөрч буй бар Саудын Арабыг Монгол гутлын хэлбэртэй зүйрлэн тайлбарлаж байлаа. Ийм сонирхолтой арга барилаар хичээл заалгасан сурагчид хичээлээ илүү ойлгож тогтоон авдаг байна. За дүүргийн олимпиадад 3 дугаар байранд орсон. Тэгээд 3 дугаар байранд ороход маш том хүчин зүйл болж өгсөн нь болохоор манай багш байгаа. Ер нь их гоё тэгээд энийг юм их сурна гэж боддог л та. За мэдээж гац зүй хичээл бол одоо яг манай дунд анги буюу 9 дугаар ангийн бидний хувьд хамгийн үзэх ёстой ерөнхий боловсролын хичээлийн хувьд бол хамгийн үзэх ёстой сэдв гэж боддог. Тэгээ ерөнхий хичээлд бол айгуу дуртай. Тэгээ танхим маань ч гэсэн гоё болохоор хичээлд илүү дурлах илүү болдог юм уу тий. Дуртай болдог. Нэргүй багш төслийнхөө хүрээнд сургуулийнхаа гадна цаг уурын хэмжилтийн багц суйрлуулах, усны урсгал болон булангарыг хэмжих туршилтууд хийхээр төлөвлөж байгаа хэлж байлаа. Түүний хичээл суусан шавнарын ихэнх нь муйс дэлсэн орж томоохон төслүүдийн инженер болсон байна. Бусад сургуулийн багш нар ч мөн адил төсөл өчөж анги танхимаа тогтчуулах боломжтой, сурлагын чанарч нэмэгддэг юм байна хэмээн туршлага аваалцлаа.